За сайн байцгаана уу? Хамгийн ихний Python хэлний хичээлээ эхлэе. За хичээлээ эхлэхээс өмнө ер нь програмчлалын хэл гэж ер нь яг юу вэ? Ер нь програмчлалын хэл яаж ажилладаг вэ гэдэг талаар тайлбарлаж өгье. За програмчлалын хэл гэдэг нь хүн болон компьютер хоёрын хоорондын харилцааны хэл бөгөөд хүн компьютерт одоо юу хийх гэж байгаагаа, ер нь ямар үйлдэл хийж, юуг яг зохиох гэж байгаагаа ойлгуулахын тулд хамгийн програмчлалын хэлийг зохиосон. За програмчлалын хэлд ерөнхийдөө үндсэн хоёр төрөл байдаг. Програмчлалын хэл high level буюу хамгийн өндөр түвшнийх, low level буюу хамгийн доод түвшних гэсэн хоёр түвшинд хуваагддаг. Python, Java, C++, JavaScript, Go гэх мэт одоо сүүлийн хамгийн их ашиглагдаж байгаа хэлнүүд нь болохоор high level хэлнүүдтэй ордог. За low level хэл гэж ямар хэллүүдийг хэлээд байгаа бэ гэхээр assembly language, machine language гэж ярьж байгаа. За machine language ер нь гэж яг юу вэ гэхээр одоо компьютерийн бит буюу одоо дотор нь одоо яг үндсэн явагдаж байгаа процесс нь тэг болон 1 гэсэн 2 тооны тэр хоёр тоог л нэмж хасах үржих хуваах үйлдэлийг компьютер ерөөсөө хийж идэг. Харин тэр одоо яг нэмэх үйлдэлүүд нь яг ямар үр дүн гаргах вэ гэдгийг илүү хэлбэр болж бичихэд одоо зориулагдсан юм болохоор high level одоо хэлнүүдийг хэлж байгаа. За одоо Python хэлний талаар ярив. За ягаад Python хэлийг ер нь зааж байгаа вэ гэхлээр Python хэлнүүд нь бусад програмчлалын хэлнүүдээс харьцангуй илүү давуу талтай. Тэгээ бас хамгийн наад зах нь гэх юм бол сурахад хэлбэр илүү давуу талтай. Одоо хамгийн програмчлалыг сурж байгаа хүмүүст Python хэл одоо зааж сурах юм бол дараа нь бусад хэлнүүдийг ойлгоход илүү хэлбэр болоо явцдаг. За тэгээд програмчлалын маань бичиглэл ойлгоход хэлбэр байдаг, бас ашиглах байдлын амар байдаг. Ашиглаж болох маш олон сангуудтай. Одоо сангууд гэдэг нь ерөнхийдөө хэмэл оюун болон ер нь маш олон төрлийн одоо орчуулгын програм ч юм уу тиймэрхүү маш олон сангуудтай. За бас маш хурдан хөгжүүлэлт хийх боломжтой. Бусад хэлнүүдийг болдвол харьцангуй бага бичиглэлтэй байдаг учраас хурдан хөгжүүлэлт хийх үндэс нь айгүй сайн байдаг. За одоо энэ хичээлийн туршид бүгдээрээ үндсэн 3 юмны талаар үзнэ. За хамгийн ихэнд Python-ы үндэс хувь одоо ойлголт хамгийн наад захын энгийн хэрэглээний үйлдэлүүдийг мэдэж аавна. Тэгээд дараа нь computer vision буюу AI-ийн талаар үзнэ. Дараа нь Django backend буюу Django гэдэг нь одоо Python хэлний framework байгаа. За framework гэдгийг би дараа нь танахт илүү сайн тодорхой тайлбарлаж өгье. За одоо бүгдээрээ Python сурснараа ер нь яг юу хийж сурах юм бэ? Ер нь юу хийх боломжтой байдгийм бэ гэхлээр за хамгийн үндсэн 6 юмныхын талаар ярив. Python хэл дээр бол маш олон юм хийж болдог. Тэрнийх нь хамгийн үндсэн хийж болох 6 юмны талаар танарт тайлбарлаж өгье. За Python хэл дээр бүгдээрээ data analysis буюу дата өгөгдөл дээр одоо дата өгөгдлийг ашиглан ямар нэгэн үр дүн гаргаж авах юмыг хийж болно. За дараа нь веб хөгжүүлэлт, аппликейшн хөгжүүлэлт. За веб аппликейшн хоёрыг угаасаа хүн болгон хийх нь мэдж байгаа бах. Ихэнх ер нь програмчлагчид ер нь веб аппликейшн хоёрыг хийдэг. За дараа нь deep learning, machine learning. Тэгэд ямар нэгэн юмыг автомат болгох зүйлийг ер нь Python хэлэн дээр хийдэг. Ер нь одоо альва нэг төхөөрөмж, одоо хүн тоолох ч юм уу, машин тоолох тиймэрхүү амар энгийн автоматжуулах системийг ихэвчлэн Python хэлэн дээр хийгддэг. За deep learning гэж юу вэ гэхлээр machine learning, deep learning гэдэг нь ер нь бол AI одоо хэмэл оюун ухаан гэсэн үг. За энэ хоёрыг бүгдээрээ компьютер хичээл дээр илүү сайн тодорхой тайлбарлаж ярьж өгье. За одоо бүгдээрээ хамгийн анх Python татах талаар зааж өгье. За Python-го татахтаа